Синай уулан дээр хууль авсан Израильчууд Бурхны онцгой ариун хүмүүс болох шинэ амьдрал эхэлсэн. За, одоо Синай уулаа орхиод Бурхны амласан газар болох Канаан руу явцгаая. Мосе ба Израильчууд Синай уул ба Канаан уулын дунд орших Кадей Барней хотод ирэв. Мосе Канаан гэж ямар газар нутаг болохыг олж мэдхийн тулд овог бүрээс нэг хүн нийт 12 туршуулыг илгээж Канаан нутгийг тангинахаар явсан юм. 40 өдрийн дараа туршуудууд Канаан нутгаас асар их усан үзэм авчирсан. Хүмүүс "Тийм ээ! Ийм том усан үзэм идэж болох уу? Канаан бол маш үржил чимтэй газар юм шиг байна" хэмээн маш их баярлсан. Гэхдээ хоромхон зуур 12 туршуулын 10 нь ийн хэлв. Тэр газар нутагт амьдарч байгаа ард түмэн бол аврах хүмүүс юм. Бид тэднийг хизээч явж чадахгүй. Бид тэдэнтэй харьцуулбал зарцаатай адилхан. Гэхдээ 12 хүмүүс дундаас Йошуа болон Калиб хоёр л өөр санаа бодолтой байсан юм. Канаанд амьдарч байгаа хүмүүс том хүчирхэг хүмүүс юм. Гэхдээ Бурхан бидэнд тэр газар нутгийг өгнө гэж амласан. Хэрэв Бурхан бидэнтэй хамт байвал бид тэднийг ялж чадна. Тэд бол бидний хоол юм. Гэвч Израильчууд хэнийх нь үгийг сонссон бэ? Мууг хэлсэн 10 хүний яриаг сонссон. Ард түмэн Мосед гомдлож Бурхныг буруутгаж эхлэв. Бурхны амлалтанд итгээгүй гомдлож буй ард түмнийг хараад туршуул хийх 40 хоногийг 1 жил гэж тооцоод тэд 40 жил цөлөөр тэнэх болно гэж хэлсэн. Бурхны үгийн дагуу хүмүүс цөлд 40 жилийн турш эргэлдэн тойрон байв. Дараа нь тэд үхсэн. Гэхдээ итгэлийн хүн болох Йошуа, Калиб 40 жилийн дараа амлалтын газар орсон. Канаанд орохын өмнө Мосе үхэж Бурхан Йошуаг Израилийн удирдагч болгосон. Йошуа Бурхны амлалтанд итгэж ард түмнийг удирдан Канаан нутагт орсон. Канаан дахь анхны цайз бол Ирихо цайз байв. Ирихо цайз нь маш хүчтэй өндөр цайз байсан. Бурхан энэ Ирихо цайзыг нураах аргыг зааж өгсөн. Энэ нь өдөрт 1 тойрог, 7 дахь өдөр нь 7 тойр гэж айлцсан. Ахлах дахилч нар бүрээ үлээж тэд чангаар хашгир. Огт ойлгохын аргагүй боловч Йошуа болон ард түмэн Бурхны үгэнд дуулууртай дагсан. Ард түмэн магтан дуулан Ирихо цайзыг цөмлөн орж чадсан. Израилийн ард түмэн бүрээ үлээн дотогшоо орсон. Израилийн ард түмэн энэ дайнд ялсан нь хүч чадал сайн зэвсгийн хүчээр биш, Бурханд дуулууртай байсан учраас ялж чадсан гэдгээ ойлгосон. Бурхны хүүхдүүдээ Бурхан бидэнтэй үргэлж хамт байгаа гэдэгт итгэж, мөн Бурхан биднийг ямар ч хэцүү зүйл үргэлж бидний хажууд байгаа гэдэгт итгэн, мөн Бурхны хайрын үгнээс зуран Бурханд итгэдэг бидэнтэй эцсээ хүртэл хамтдаа байх болно.